За сургаалуудаа харж байгаарай. Одоо та бүхний адуу шавьсан адуу наадмаа багтаж чадсан хүмүүсийг шалгаруулна. За сургаалуудаа харж байгаарай. Сургаал шүү. За 5 хатны шалгаруулдаг байгаа. За 5 хатны сургаал сургалаа. За хамгийн ихний хатсан маань 0-0-0-14-89 сүүлийн 4 орн нь 14-89 гэсэн хэдэттэй наашаа шагналаарай. 14-80 сүүлийн 4 орн тоон 14-80 гэсэн хэдэттэй байвал хатсан боллоо. Тань явааргийа. 14-80 байр наашаа яваарай. 14-80 гэсэн хэдэттэй өсгөө наашаа яваарай. За дараачийн хатсан дахиад таа хүн сургаагаа харж байгаарай. Сүүлийн дөрөвний эзэн таны сургааны сүүлийн 4 орн чинь 14-75 гэж байна. Сүүлийн дөрөвний эзэн боллоо. 14-75 нэшээр сүүлийн дөрөвний эзэн боллоо. За 15-5 50,000 дөрөвний эзэн нэшээр 15-5 50,000 төгрөгийн эзэн 15-5 гэсэн суглаасаа унаашаар 14-75 100,000 төгрөг очтоо. 14-75 гэсэн дөрөвтэй суглааны эзэн унаашаар за төсөө сэгэндийн эзэг 14-89 14-89 15-10 15-43 гэсэн суглааны эзэд нэшээ шагналаарай. Монголын автомаструудын холбоо Бишиг армын компанийн нэрмжийн шагналын эзэд болсон та бүхэн баяр хүргье. Ингээд суглааны эзэд нэшээ яваарай. Saya melihat tunggu berita, saya lihat penuh. Saya sontak ada. Hamge ngaknya tengah cerita, bayar ujian yang dikte. Saya sontak ada ni. 14-80 хамгийн анхны хатсан Мумбайн баяр хүргье. Ямар хаттай хөлтүүд вэ? Автоспортын холбоо Бишиг армын компанийн шагналыг хаахын гартуулын үргэлж азийн тэнгэрийн вэб холбоо баяр хүргье. За 15-43 баяр наашаа. 15-10 баяр наашаа. Сургааны эзэд наашаа гүгээрээ. За мөн 50,000 төгрөгийн эзэн 100,000 төгрөгийн эзэн тодорчсон байгаа. Та хатсан сургаагаа хөвчилж аваарай. Цаглаа аваарай. За ахин нэг хатсан маань тодорч ирдээ. За 15-5 сургааны эзэн гарч ирж та 50,000 төгрөг авсан байна. Баяр хүргье. 15-5 гэсэн сургаатай үнэхээр азтай байна. За Монголын автомаструудын холбооны гарын мэдиг мөн Бишиг армын компани боловсролын зүйлийг гаргуулж байна. 50,000 төгрөгийн хамт гаргуулж байна. Мөн оргилын дарсагаас там гаргуулж байна. Та үнэхээр азтай юм аа.
За 15-43 9 цуглааны эзэн бас ирсэн байна. Тусгай шагнал. Танд баяр хүргье. Шагнал дээр гартаа бий.